шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдрийн бичлэг нь бараг танилцуулга шаардлагагүй байх. Гэхдээ Corporate технологийн компани үүсгэн байгуулагч Fire Education 2-ийн захирал мөн UB Comedy-ийн comedian Хидрат. Nice to see you. Thanks for inviting me for your vlog. Vlog. Yeah, vlog. Subscribe, share. За энэ хэсэгтэн асуулт гэсэн. Гоо спортлын ормоор томтгоо. Спортлын ормоор. Спортлын орчин ганц burrito идмээр. Burrito. Yes. Okay. Sport. Kansas School. The University of Kansas. Kansas University биш. Хоёр өөр. Yeah. Би ч нөө University of Michigan орсон ч хүмүүс ч байсан Michigan State University-с ингээд харж байгаа. Адилхан нэртэй гэдэг тийм. Адилхан нэртэй ялангуяа хөрвүүлчихэр. Тэгээд та сургуулаа нэг өгүүлбэрээр тайлбарлаад describe хийгээвэл. Окей. За манайх Midwest буюу одоо энэ хойд яг дунд хэсгийн мужуудын дундаа хамгийн алдартай сургуулийн нэг. Kansas мужи өөрөө ерөөхдөө хуучин боолын нийгмийг хүлээн зөвшөөрдөг байсан нийгэм. Тэр учраас нөгөө арьс өмнөний хувьд бол холдсон арай багтай. Боолгүй байсан мужууд те. Тэгээ ер нь бол яг хажуудлахаа мужтай байлддаг байснаас болоод иргэний дайныг дөнгөж эхлүүлсэн. Иргэний дай эхэлсэн мууч гэдгээр аягүй түүхтэй. Манай сургуулийн хажуудалд байдаг зочдуудад би одоо сая өнгөрсөн 9 сард тэр зочдуудад нь бууж үзлээ. Сургууль дээр очихдоо. Яг тэр боолчлыг эсрэг үзэж байлжсэн нь бол наасаа болоод 4 удаа шатаалгаж исэн буудал гэдэг. Одоо л тэгт ажилладаг Элдрич гэх зочдууд гэдэг. Тэгэхээр түүхтэй аягүй гой газар. Шулуухай явахд бол хамгийн өнсөр хамхаар гадаад явах шүү дээ тий. Тэг яаж зардал багтаагаар айтайхан газар руу явах вэ гэдэг нь хамгийн том асуудал. Тэгээ ер нь бол одоо бид нарт яг сүүлийн Филиппин энтергээд байна боломжууд гарч ирж байна шүү дээ. Филиппин бол өөрөө ерөөхдөө манай Монгол ингээд Оросын баг одоо уул улс шахуу тий одоо satellite улс гэж ярьдаг шүү дээ. Ах トゥ улстэй гэдэг шиг Америкийн одоо тийм ах トゥ улс байдалтай баг 60 жил гарсан болж байгаа улс. Америкийн зэргийн бааз нас байдаг гэсэн тий. Тэр утгаараа англи хэл маш сайн нэвтэрсэн улс. Англи хэл сурахтаа тэгвэл заавал гадаад явуулгүйгээр сурч болох уу юу? Тэгсэн хүн би харж ирсэн. Бүр ингээд цэвэр Америк хэвцэнтэй бүр галзуу сурсан хүмүүс байдаг. Тэгэхээр хомны бас жоохон өөрийнх нь орлого авьяасаас маш хамаагүй хэцүүлтэй. Ихэд амарх нь хийх хэцүү те. Тэг яг амьдралтаа хамгийн амьдралтаа зөвлөмж гэх юм бол одоо гадаад явах аргыг сүүхээчилж олох хэрэгтэй. Ганцаар одоо тэгээ болгоод явцсан хүмүүс бидний урд маш олноор байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээ холбоо сүлбэг нэр айгүй олон хүмүүс ярих хэрэгтэй л дээ. Та тэгвэл Монголд байх үедээ англи хэлж одоо яг одоо шиг бол сайн байгааг гэсэн үг тий. Тэгээ Kansas ирээд би улстай хөнгөн даган TOEFL дээр сургууль юу л тухайн үед TOEFL-ийн оноо чинь арай өөр системтэй байсан юм аа. Одоо жишээ нь манай сургуульд ороход хамгийн доотлын шаарддаг оноо 550 байхад би чинь 543 ч илүү тийм оноотой байсан шүү дээ. Тэгээ ирэхэд бол би ингээд дотор байрныхаа хурал цугтыг ойлгохгүй шүү дээ. Юу яриад ийм л юм байсан аахгүй. Тэгээд 4 жил их сургуульд сурна гэж бол тийм. Тэгэхдээ яг би эхний 2 жилдээ бол амар сайн болсон. Юу юм бол яг ингээд их сургуульд ороход бол 2 жилийн дотор юм бол хангалттай сайн болчихсон. Окей. Дараагийн асуултууд нь илүү таны ажлын асуултууд байх болно. Окей. Эхнийх нь асуулт нь та comedy гэдэг UB comedy. Comedy хийхин одоо яг юу comedy гэсэн үг юм. Comedy stand up comedy гэсэн юм. Яг би зөв багын мар зүгтээс аахгүй юу. Ерөөхдөө анги дотор нэг 2 марц нөхрөөд ингээд байнгын арцхан ч гэдэг. Тэгээд ангийнх нь амар дуртай ингээд сонсч мосгохтой. Орцны гадаач гэсэн яриад ингээл тий. Саксофонч нэг чадахгүй гэхдээ шийдний хажууд ингээл маазарч байдаг. Би тийм хөхтэйс аахгүй. Тэгээд тэрнээсээ болоод ерөөхдөө ингээд юм боломжтой ингээд бодсон. Тэгэхдээ комеди өөр амар логик шаарддаг. Би ч бас тооны сургууль төгссөн болохоор бас тооны сургууль сэрэг байсан гэж боддог шүү дээ. Юмд ингээд гаргалгаа гаргадаг. Тэгээ энэ болохгүй гэж үзсэн. Гэж гаргалгаа гаргадаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хүн ямар нэг одоо авьяас эсвэл ямар нэгэн одоо өөртний юм strengthтэй тийм чадвар байх юм бол тэрийг хөгжүүлээд тэгээд та бол энэгээр ингээд комеди яриад одоо бид нар ч юм бол зүгээр л ингээд ангиа яриад ингээд би минийгээ хэлж явахдаа бол ингээд нэг юм яриад тэгэл дуусаад жишээ таны нэг бас хууч хөгжсөн интервью дээр ярьжсэн байх. Америкт болохоор ингээд хоёр өгүүлбэр бол ингээд тэгэл нэг ингээд нэг punchline гэж хийж тэгтээ. Гэтэ та тэрнийг болохоор бүр жинхэнэ ингээд тайзан дээр гаргаад stand up comedy болгоод болж байна шүү дээ.
Ер нь бол сайн шүү дээ. Болж байгаа. Ажлын байр үүсгэж байгаа. Хүнд ажлын байр үүсгэх гэдэг чинь улстай амирх татвар төлж байгаа. Нийгмийн даатгал ёо. Хэцүү шүү дээ. Гэхдээ ер нь бол байнгын мөнгөний дарамттай байна гэдэг бол айгүй хэцүү л дээ. Одоо жишээ нь ингээд дансанд чинь байнга ингээд 0 төгрөг. Чи 50 сая өртөө. Чи өрөө төлөөрөө 10 сая, 20 сая гэж ингээд байна те. Бүх машин чинь ингээд найзынхаа машиныг хүртэл өргөдөг. Ер нь бол өртөө байхад нэг сэтгэлээр унахгүй болчих юм бол өвөн бизнес хийх айгүй зүгээр хэрэгтэй. Сэтгэл зүйн тийм юу байл бас байгаа шүү дээ. Байнгын ачаалал те. Тийм юм байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө чиний юм чинь болон бүтэн гэдгийг чи багийнхандаа харуулахын тулд чи багийнхандаа ер нь бол баг хаасалтаад тий бахын амлаж байгаа. Чиний амьдрал сайн болно. Чи харалтаа ингээд тийм том компанид ажилд орж явах юм намайг дагаа явах юм бол чи ингээд гой болно гэж чи чадвартай хүмүүсийг өөртөө татахын тулд нэг бодлын ингээд амар давсан амлалтуудыг өгнө. Тэгээ хийсэндээ хүрэхийн тулд ингээд үр дүн харуулна тий. Тэгээ одоо чинь HippoCards application гэж гаргасан ингээд 10 мундаг инженер тэнд ажиллаж байна. Тэр хүмүүс явал өөр том компанид ажиллаж болох байсан шүү дээ. Тэгээ надтай ажиллаж байгаа тий. Хаяа нэг би ингээд тэгээ ингээд болох юм шиг гүч юм шиг ингээл юм ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэгэл надад итгэх ёстой. Гэтэл одоо юу гэдэг чи HippoCards аппликейшнийг дөнгөж App Store дээр гарах хүртлээр жил хагас ажиллаж байгаа. Гэдэг чинь тэр хүмүүсийн хийж байгаа ажлынхын үр дүн харагдах яагаачгүй жил хагас надад ингээд шууд итгэж байгаа. Тэгээ хүний итгэлийг тэгж ингэж аавч удаан юм гэдэг чинь хариуцлага амар том хариуцлага тий. Тэр нь жоохон дарамттай. Тэгээ нөгөө талаас нь бол entrepreneurship-ийг бүгд оролцох хэрэгтэй. Манай Монгол улс аль болох олон бизнес сонирхдаг хүмүүстэй байж иж үрж штэ тийм үстэй. Хэрэг өдөрт танд 25 цаг байдагсан бол та тэр нэмэлт нэг цагийг юу зориулах вэ? Ер нь л унтна. Өдөрт хэдэн цаг унтж байна? 8 цаг. Яг 8 цаг. Яг 8 цаг. Тэгээ 8 цаг ч юм болж байна шүү дээ. Тэгээ deep sleep нэг баг байлаа. Би хэмжиж үзсэн л дээ. Яа Xiaomi тий. Fitbit мич юм тий. Миний deep sleep айгу баг байт юм лээ. Хүмүүсийн 2 цаг 30 минутын дээр deep sleep хийдэг. Би болохоор дасгал хөдөлгөөн жоохон дутцсан юм уу яац юм. Нэг цаг маг хөрөхгүй deep sleep-тэй байдаг байхгүй. Тэр чинь бол миний ер нь дараагийн нэг зөвлөлт deep sleep байна гэх. Тэгэхээр тэрний тадаа дасгал зөв цагтаа хоол идэх. Үдээс хойш кофе уухгүй байх. Тиймэрхүү юмнуудыг байхгүй бол. Тэгээ бас унтахын өмнө хитрхи юм excited болох байх. Одоо чинь комедиг би орой чинь хамгийн сүүлд тайзан дээр бодлоо гэхэд чинь би 10 30 үед ингээд амар юм памп болоо ичиж байгаа. Тэгээ гэртээ очингууд ингээд тэр нэг юм гарахгүй, догтлол нь гарахгүй. Тэгээ ингээд унтахаараа бүх унтдаг ч юм уу. Тэгээ хэдээс хэдэн он? 12. Тэгээ би ер нь 12 ил унтдаг шүү. Тэгээ амар хүртэл унтдаг. Окей. Deep sleep Хөгжүүлэх. Сайжруулах. Нэг цаас нэмэртэй тийм. Нэг тийм цаас. За окей, дандаа чиний үеийн те хүүхдүүд байгаа гэж хүүхдүүд ч гэсэн дүүнэр байгаа гэж боддог те. Дүүнрийг одоо би ингэж чав ингэж YouTube сууг мөн ингэж ажиллаж байгаа гэж байна. Гой санагдаж байгаа хгүй те. Жишээ нь намайг яг чиний насны үед YouTube байлгүйсэн шүү дээ. Дөнгөж гарч исэн. Тэгээ тэр Монгол бүр хинч YouTube channel гэдэг байтугай YouTube дээр үздэг хүн ч байхгүй. Америкт тэгэхээр дөнгөж гарсан байсан санаж байна. Тэгэхээр яг өөрийнхөө дуртай юмыг хүн чамааг наа чи яаштай чиний наа чи өгсөн 5 фолловертай юу ч тоохгүй хамаагүй хийгээрэй те. Миний комедиг анх 10 хүн үзэхэд би амар их хүн үзчихлээ гэж боддог байсан. Тэрний 5 нь яг исэн дэр манай найзууд үзсэн. Тэгээ хоёрын цогтой ах гэдэг байсан. Тэгээ ямар ч комеди дээр сууж байгаач мэдэхгүй тэр баарнд байсан ах те. Тэгээ би бол комедиг ингээд бүтэн 2 жил Улаанбаатарын бүх баар явсан те. Юм гэдэг чинь ингээд яа явж байгаад ингээд tipping point гэж ярьдаг те. Turning point whatever. Янз бүрээр ярьдаг. Тийм нэг чинь явж байгаа. Гинт тийм өсөлт гардаг байхгүй. Тэгэхээр одоо магадгүй чиний ингээд channel чинь 100 хүн үздэг байлаа гэдэг ингээд 100 гэж 3 жил явуулчихсан. Зүгээр тасралтгүй байсан юм заавал юм өгцөн өсөлтийг эзэн цагт гаргадаг. Тэгэхээр team цэг рүүгээ яваарай. Дуртай юмаа заавал хийгээрэй. Дуртай юмаа хийгээд entrepreneur you're cool те. Тийм. Окей. Тэгээ өшөө cool байгаа байхгүй таньж байгаа. Амар cool. Би бол яг чиний үеийнхэн вау гэж боддог. Үздэг юмудаа үз. Тэгээд боломжтой байгаа бол тэгээд заавал дээд үеийнхэн тийм дээд үеийнхэндээ заавал хүлэн зөвшөөрдөж таалагдах албагүй шүү нэрсэн.
ямар ч хэлсэн юм шүү. Тэр үеийнхэн за миний дүү болж ийн одоо л чи тэр тийм юм битгий хүсвүлээ. Зүгээр л өөрийнхөө үеийнхэндээ л таалагдав. Окей, арай тэгэл комедитэй бэлэн үү? Яа, бэлэн байна. 100%. Sold out. Bye guys.